За үзэгчдээ 18 цаг тэг минут өнөөдөр 1-р сарын 3-ны өдрийн пүрэв гараг ТV телевизийн 1-р сүг Монголын комментчдын үгийг сонсдог цаг эхэлж байх юм аа. Өнөөдөр нэвтрүүлэг цагтаа эхэлж ийн үзэгчдээ бүхэн бас цагаа тааруулаад аваарай. Нийслэл Улаанбаатар хотод яг 18 цаг тэг минут боллоо. Баяраад энэ өдрийн минь. За үзэгчдээ бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол нэвтрүүлгийн хаягууд бол идэвхтэй нээгдсэн байгаа гэдгийг үзэгчдээ бүхэндээ хэлэхэд таатай байна. Нэвтрүүлгийн ураг хэлээд өнөөдрийн дугаарыг эхлүүлье гэж байна. Монгол комментэд нэгтгэе. За нэвтрүүлгийг би бас эхлэхийн өмнө бас хэд хэдэн яриаг хэлсэн зүйлсүүдээс үр дүн гарч эхэлж харагдаж байгаа мó гэсэн сайхан таатай мэдээллүүд бас өнөөдөр мэдээллийн захин сайтуудаар явж байна. Хэдийгээр Монгол орны өнцөг булан бүрд бас хүүтний ирч чангарсан засцуудын байдал бас нэлээд хэдэн аймаг нэлээд хэдэн сумдад одоо газар авч байгаа боловч бас тэрлүү чиглэсэн сайхан сэтгэлтэй иргэдийн цуваа бол тасрахгүй байна. Өнөөдөр бас мэдээллийн сайтуудаар явсан гол мэдээллүүд бол ер нь бас Twitter, Facebook орчинд байдаг жиргээчдээс эхлээд бас ерөнхийдөө бол хүмүүнлэгийн одоо гэж хэлж болох энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа тийм нэгдлүүд их олширж байна гэсэн таатай мэдээлэл бас олон нийтэд хүрж байна. За мөн дээрээс нь бас өнгөрөх өдөр Монгол коммент нэвтрүүлгээр бид ярьж илээ. Төв аймгийн нутаг дэвсгэрд бас маландаа явж байсан 2 малчин цасанд одоо туугдаж алгуулсан сургаггүй боллоо гэсэн мэдээлэл явж исэн бол өнөөдөр нэгийг нь ямар ч байсан нэг иргэнийг 9 минут олсон сайхан мэдээ нэг хүний ам аварна гэдэг бол бас үнэндээ том ачгаа яаймаа гэдэг үднээс нь би бас үзэгчтэй энэ материалыг эхлээд онцолж хүргэе гэж бодож байгаа юм. За мөн бас мэдээллийн захин ертөнцид тэр дундаа Twitter, Facebook орчинд яригдсан хэлэгдсэн жиргэнүүдээс манай баяраа үзэгчтэй сонирхолтой гэсэн болгоноос нь хүрэх болов гэж бодож байгаа. Чи Монгол коммент хаягийг нэв үү? За хаягийг бол хийсэн хүмүүс маань бас сэтгэлийг эрүүлж байна. За түүнээс гадна өнөөдөр ерөнхийдөө бэлгээ маань хэлээ хүмүүнлэгийн сайхан ажлууд ерөнхийдөө эхэлж байна уу да гэдэг. За ялангуяа өчтөр бол одоо бага насны хүүхдийг төлсөн гэдэг энэ асуудал бол үнэхээр одоо улсын хэмжээнд бол үнэхээр өндрөө авлаа. Үнэхээр одоо бас тэ хэлж ярих асуудлын нэг юм а гэдэг дээр ингээд за албаны улсууд маань ч гэсэн одоо тийм хүүхдийн биеийн байлдаа танилцаад эмчилгээг бол эхлүүлж байна. За удахгүй бас идэх байх гэдэг сайхан мэдээллийг бол бас дотроо тээж байна. Хамгийн гол нь дэлхийн өнцөг булан бүртээс ажиллаж амьдарч байгаа монголчууд маань бол тэнд байдаг одоо үнэхээр сайн төдийхийн цай хэрэгэлдэг имийг бол бас явуулъя. Ар гэрийнхэнтэй яаж холбогдох вэ гэдэг ийм мэдээлэл захин ертөнцид бол бас нэлээх хэлж яригдлаа. За мөн бас нэгэн таатай мэдээлэл гэх юм бол одоо ер нь бол манай яг интернет орчимд байдаг хүмүүсийн хувьд бол энэ интернетийн хурдын асуудал бол маш их хэлж яригддаг. Энийг бол нэлээд маш их хэлж ярьж байгаа. За ингээд магадгүй зөвхөн хэлж ярьсны үр дүнд гэдэг юм одоо интернетийн хурд бол одоо төлбөртөө хүрдэхгүй байгаа гомдол бол ерөөсөө дасрахгүй байгаа. За үүнийг бол одоо бас авч хэлэлцээд одоо энэ интернетийн хурдыг түгээдэг энэ компаниудад бол шалгалт хийхээр бол болсон юм байна. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бол тийм үнэхээр мөнгийг нь аваад байдаг хурдандаа хүрдгүү. За ийм асуудлууд ингээд маш их хэлж ярьсны үндсэн дээр за ямар ч сан бол энэ гомдлын дагуу бол шалгахаар болсон юм байна. За харин шалгалаа гэдэг энэ мэдээллийг аваад нөгөөдөл маань хурдаа жоохон нэмээ шалгалт маань одоо жаашаа үр дүнтэй ч гэдэг юм үү те болоосаа магадгүй энэ сургаар жоохон нэмээ гэлгүү те жоохон үр дүн гарахгүй байх үү гэдэг зүгээр ийм болгоомжлолч гэдэг юм уу зүгээр иймэрхүү зүйлс болоод өнөөдөр захин ертөнцид бол нэлээд хэлж яригдлаа гэдэг бас хэлхэн зүйтэй хаа гэж бодож байна. За зүгээр өнөөдөр би бас нэг асуудал дээр бас нэлээд жоохон тогтож ярина. Яагаад гэвэл энэ бол бас өнөөдөр Монгол улсын ирээдүй Монгол улсын эрүүл мэндийн бүхэл бүтэн салбарыг хамарсан асуудал учраас бас өнөөдөр бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол өөр өөрсдийнхөө өнцгөр асуудлыг гаргаж тавих байх. За анх удаа бас Монгол улсын эрүүл мэндийн сайд бас хохирсон хүүхдийн ар гэрийнхнээс албаасаар уучлалт гуйж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулаад мөн одоо түн шаардлагатай бүх төрлийн эмчилгээг бол одоо шуурхай авч хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээллийг өгч байна. За яг албан ёсны их сурвалжаас ирсэн мэдээлэлдэр бол нөө түлэгдсэн хүүхдийг л одоо сүүлийн үед комментчд маань их асууж байна л да. Бид нар ч бас ийм гоё сэтгэлтэй юм да. Тэгээд зовсон нэгнийх араас бас санаад тавьдаг зовдөг ийм ард юм шүү гэдгийг харуулж байгаа учраас энийг би хэлхэн зүйтэй байх. Нөгөө хүүхд маань өчигдөр баярын өдөр бичлэгийг үзүүлж байхад бол нэг бүксэн хэсэг нь түлэгдсэн юм шиг харагдаж исэн боловч биеийнх нь 55% нь бол хүндэтгэл биелүүлсэн байна. Нуруугаа орсон байна. 55 хүртэл хувьтай түлэгдсэн учраас бол эрүүл мэндийн байдал бас жоохон сайнгүй байна гэдгийг бас мэрэгжлийн эмчнэр нь хэлж байгаа. Гэхдээ ер нь бол бас тэр хүүхд рүү хандж байгаа сайхан сэтгэлтэй иргэдийн цуваа тасрахгүй байна гэсэн. Тэгэд ямар ч байсан бас Монгол улсын нэг иргэнээ бол бас эрүүл сар бол босгоод ирэх тэр боломж ололцоо. Иргэн та бидний өмнө нээлттэй байж байгаамаа. Хоёрдугаарт нь бол хариуцлага алдсан эмнэлгийн удирдлагууд за яг одоо тэр үед байсан тэр совилогч гэрчлэнгээр хүмүүстэй бол холбогдох хуулийн хүрээнд нь бол хариуцлага гаргах хэмжээг тооцсон гэж чинь за заримд нь бол эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад эхэлсэн мэдээлэл хүртэл мэдээллийн захин сайтуудаар явлаа. Гэх мэтийн асуудлыг ярьж байгаа нэг талдаа нэг хүний одоо зовсон зовлон юм уу нөгөө талдаа алдаа гаргасан хэсэг эмчнэрийн мууг юм уу үзэж ирж хайж байгаа юм биш.
ерөнхийдөө эрүүл мэндийн салбар гэлтгүү бид бол нэг хариуцсан ажилдаа эзэн байх тухай асуудлыг л өнөөдөр бас ухамсартайгаар авч хилцэж бодохгүй болвол энэ зөвхөн эрүүл мэндийн салбар биш шүү. Боловсролын салбар төр, уул уурхайн салбар төр, барилгын салбар төр ерөнхийдөө л одоо нэг тийм хариуцлага алддаг те хяналтгүй байдлаасаа болж одоо хүний амь нас хохироодог, золгүй байдлаар зуурдаар те таалалд өгсдөг нэг иймэрхүү асуудлууд бол одоо манад бол дөрөөсө дайны хэмжээнээс давцсан учраас л яриад байгаа шүү гэдэг бас ойлгоорой гэж. За мэдээллийн Time цэгийн сайт өнөөдөр сүүлийн бараг жил орчим хугацаанд хүлээгдээд байсан жолооны үнэмлэх хэвлэгдээ 50000 дахь ширхгээр ирж байгаа сайхан мэдээллийг олон нийт хүргэж байна. 12 оны 7 дугаар сараас эхлэн жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх ажил доголдол гарч бэлдэц тасарсан шалтгаанаар үнэмлэх хэвлэгдээгүй удсан ч иргэдэг гэхээр бухимдуулж исэн энэ асуудал шийдэгдэхлээ. Энэ хугацаанд буюу өнөөдрийн байдлаар нийтдээ 50000 дахь жолооны эрхийн үнэмлэхийг хэвлэж бэлэн болгосон мэдээллийг Time Emmy-ийн олон нийт хүргэлээ баярлалаа. Маш олон жолооч нар маш олон жолооны курсүүд яг энэ гацалтаас ч юм болж үйл ажиллагаа нь цалгагдсан зогссон. Ер нь бол их олон жолооны курс баг үндсэндээ дампуурлынхаа ирмэг дээр ирсэн байлаа шүү дээ. Үнэмлэх нь хэвлэгдэхгүй жолооны курс одоо хүн сураад яавт тийм үстэй. Хязгаах нь мэдэхгүй. Тэгэд одоо мөнгө төлөө жолооны үнэмлэхэд сурдаг одоо тийм тэнх хүн ч хэм баг. Эндээс үүдэлтэйгээр ер нь жолооны курсууд хүртэл бас хүнд байдалд орсон байлаа. Жолооны курсыг төгссөн жолоонч нарын хувьд бас тий өстөө нэг хорхон гозгонж дээр баг хэдэн сар балгалд ингэж гацж байлж шít. Одоогор бол ямар ч байсан 50000 жолооны үнэмлэхийг хэвлэлээ гэсэн тата мэдээллийн Time Emmy-ийн олон нийт өгч байна. 24 цагаар 2 ширхэг одоо үнэмлэх хэвлэдэг машин дээр жолооны үнэмлэх хэвлэж байгаа компани бол одоо тасралтгүй ажиллаж байгаа юм байна. Дундаа 1 минут секундын амралтгүйгээр жолооны үнэмлэхийг хэвлэж ийн гин энэ үйл ажиллагааг бас бид нар бас дэмжиж их зөв зүйтэй талаас нь харах ёстой юм байна шүү гэдгийг бас жолооч нартай хэлье. Одоогор 50000 үнэмлэх хэвлэгдсэн байна гэдэг бол энэ ажил хурдцтай явж байгаа юм байна. Нэг 40000 үнэмлэх бол энэ байдлаар бол нэг 8 тий 5-8-ын төсөө за нэг 8 хоногийн дараа гэхэд бол нэлийн төгсөн байх нэ гэсэн тийм хандлага бас харагдаж шүү. За тэгээ энэ дэр бас нэг мэдээллийг өгөхөд бол юу яаж юм бол яг хэвлээд энэ 50000-ыг шид юм уу төрүүлээд гарчлаа гэдэг нь бол өгөхгүй юм билээ. Нийтд нь бүгдийг нь хэвлэсний дараагаар нь бол зохион байгуулалттайгаар бол тараана гэж байгаа учраас манай үзэгчд маань одоо хүмүүс жоохон төвчээртэй байгаа. Ямар ч юм бол эхэлж байгаа учраас тун удахгүй дууснаа. Тэгээд одоо жолооны үнэмлэхтэй асуудлууд маш их орж ирж байгаа учраас бүгдийг нь хэвлж дуусны дараагаар л одоо орон нутгийн Улаанбаатар хол Улаанбаатар их гэх мэтлэн ингээд тарааж эхлэх учраас та бүхэн маань жоохон төвчээртэй гараа гэдэг хэлэн зүйтэй хаа гэж байна. За ямар ч сан жолооны үнэлгээ 8 сараас хойш аваагүй. За энэ асуудал шийдэгдэж байгаа. За энэ нэг нийттэй холбоотой асуудлууд орж ирж байна. За энийг бол одоо шалгахаар болсон гэдэг үзэгч та бүхэндээ хэлсэн байгаа. Тэгээд шалгалтын дараагаар ямар нэгэн тодорхой үр дүн бол гарах байлгүй. За тэр эмч сувлагч нар цогтой байсан бол яасан бол 60% гэдэг бол арай л амар байна гэсэн байна. За тэрийг бол албаны улсууд бол тодруулах байх. За тэгээд за яаж холбоо барьж туслах вэ гэж байгаа. Тэгэхээр энэ хүүхд маань бол одоо хэвтэ эмчлүүлж байгаа. Заасан эрдэм шинжилгээний төвд яг хэвтэ эмчлүүлж байгаа. Францаас гэсэн зам гадаадд байгаа улсууд бол үнэхээр тийм сайн тос байд юм бэлээ. Энийг бол үгээ барьж байгаа юм бэлээ. Тэгээ хамгийн гол нь арга гэрийнхэнтэй бас яаж холбогдох уу гэдгийг маш их асууж байгаа. Тэгээд энэ улсууд маань рүү хандж ирэх юм бол бид хүн мэдээж бас дамжуулж холбож өгөхийг бодно гэдгийг бас туслахад байна гэж тийм. Магна тарга ер нь манай интернетийг хүртэл бас хянаач гэж би бас гомор. Энэ баярыг авчих ингээд цайгаад алхуулчих. Овоо нэг дөрвөн шиг олон комментчд ингээд нэгэн зэрэг сэтгэлээ өчгөр байхгүй. Энэ чинь нэг Yahoo Messenger-ийн ачаалал даадгүй нийт гэхээр одоо бас зовлонтой шүү дээ. Мөрдөг өөрийнхөө хэрэгжилж байгааг л муу гээл одоо ямар хушуугаа унжуулаад суултаа биш. Ер нь хяны гэж байгаа бол Монголд энэ интернетийн үйлчлэгээ шиг худлаа юм алгаа. Хянхалээ нэрээ тий одоо тэр нэг хурдандаа хүрдэг тий тэр нэг гоё реклам сурчлагаандаа хүрдэг. Би юусэн нэг сүүлийн үед нэг 3 рекламд үнэхээр итгэхэ болчихдог. Энэ шүдний ёо. Тэгэл энэ шампунь тэгээ энэ интернетийн үйлчлэг үзүүлж байгаа энэ гуравт би үнэндээ идэхгүй байна. Тэр шампунь шүдний хоёрч баг аглах юм а зүгээр гялцуулаад тэр шүдний хооны нэг өчигдөр нэг реклам үзээ баг илүү хүсчин гардаг. Зүгээр баг юу хаймар баг тэр чинь баг хаш чулуун баг шүдээрээ баг л төмөрж ажиллах юм шүү баг. Хэрэглээрээ тийм л юм болж байна. Тэгээ би тэрийг нь харамсалтай хэрэглээд үдсэн байх юм да манайхан. Тэгээ миний ардлын ингээд нийт яг ингээд үнэхээр ачаалаад авахгүй ингээд тасардаг л да. Одоо мессенжерийн хаяг маань ингээд тасархаар зарим улсууд маань ингээд наатлын дэлгэцнийхаа тоосыг харж байсан. Ямар тоостой байна харагдахгүй нэгэ зарим зэмэлтэй тэгээ энэ тоостой биш ингээд хайраад тэр нийт ачаалаад авахгүй гарч байгаа. За би шийдэлгүйгүй гэж тий. За болно үлгүү дээ. За энийг ямар ч байсан хянч чараа. Хоёрдугаарт нь за би жолооч нартай бол их аятайхан мэдээлэл дуулгалаа гэж ойлгож байгаа. За үнэмлэхээ хүлээж ирсэн жолооч нарт одоо яас нөхөр зэрэг сүүлийн үед бол ерөнхийдөө замын цагтаа авч тээврийн газар энтрээр бол ерөөсө үнэмлэх нэгдсэн тийм жолооч нарын цуваа тасрахгүйцсан гэж байгаа байхгүй. Тэгэл бити нэг очоод тий энэ чинь манайхны нэг тийм их муухай зам байдаг байхгүй. Өөрсдөө авилгыг өөгшүүлдэг. Өөрсдөө байхгүй байгаа хэл ахуулыг бий болгодог.
Өөрсдөө нөгөө авилгатайгаа тэмцэх гэж байгаа нөгөө иргэд маань өөрсдөө тэрийг бий болгоод идэг энэ хандлагаасаа татгалзаараа гэдгийг би яг хэлмээр байна. Одоо ингэж байгаа. Сая баяраа хэллээ шүү дээ. 40 мянган жолооны үнэлгийг бүгдийг хэвлэгдэж дуусны дараагаар нэгэн зэрэг зохион байгуулалтаагаар тараана олгоно гэж. Тэгтэл чинь одоо яаж юм хэрэг очиол тэр нэг хүний аамд багтчихдаг. За үнэлгийг чинь би нэг одоо юу гэдэг нэг төрийн нэг албан тушаалтан дээр очиол тий. Та миний үнэлгийг ингээд нэг гаргаад өгчөөч гээл тэгэхээр нөгөөх нь одоо чадахгүй ч гэсэн тгийгээл дигдэг. Тэгэл нэг карманд нэг хэдэн төгрөг хийгээл өгдөг ингээл тэр ус ингээд явдаг нэг юм хандлага бол байгаа. Тэгэхээр энд бол ямар нэгэн тийм найраа араа ядах гэдэг юм бол байхгүй шүү гэдгийг бас хэлчихье тийм ээ. За нийт угаасаа одоо удаан байгаа шүү дээ гэсэн байна. Ялангуяа хөдөө орон нутгийн нийт дээр одоо анхаарлаа хандуулахгүй бол нөгөө хямдар нэрнгээд баах юм хэлсэн байдаг. За шинэ жилийн минь төргийа гэсэн сэтгэл орж иж байна. Мөнгө л өгөхгүй бол хүнийг за өгөж байсан ч тоохгүй болжээ гэсэн сэтгэлүүд орж ирж байна. За тэгээд энэ дээр одоо тэгээд цаашид бол анхаарах энэ ямар нэгэн зочрог бол бас өгсөн байлгүй дээ л гэж одоо бодож байгаа шүү дээ. Хоёрдугаар юу гэдэг зүгээр мэдээж хэрэг бас хуулийн дагуу тэр хариуцлага алдсан эмнэлгийн мэрэгж эмч удирдлагууд ч юм уу тий албан тушаалтнуудтай хариуцлага тооцгол байх. Гэхдээ нэг зүйл байгаа юм. Одоо жишээ нь өнөөдөр явсан мэдээллийн захин сайтуудаар явсан нэг том асуудал юу гэхээр зэрэг энэ бага насны хүүхд төлөвлөсөнтэй холбоотойгоор Баянгар аймгийн эрүүл мэндийн нэгдлийн захирлыг солих тухай асуудал нээсэд хэлж байгаа байхгүй. Тэгэд одоо юу гэдэг хүний нэг жижигхэн юм зовлонгоор хүртэл бас нэг юм улс төр хийдэг хандлага л одоо бид нар болмоор байна. Тэгээ юу гэдэг нэг хүүхд одоо юу гэдэг санамсаргүй байдлаар ч гэдэг юм эсвэл нэг совилогчийн хариуцлага алдснаар ч юм ингээд дөнгөж төрсэн хүүхд төлөгдлээ. Энэ бол одоо үнэхээр баяраа өтөр өчтөр бичлэгийг үзүүлж байгаад ярьсан шүү дээ. Тэгээ энд одоо жишээлх юм бол тэр аймгийн эрүүл мэндийн нэгдлийн даргаыг ажлаас нь халах одоо жишээ нь үндэслэл шалтгаан мөн үү гэдгийг бид нар бас эрүүлэр харж бодмоор шүү дээ. Нэг симхи нэг боломжин дээр л ус төр хийдэг. Нэг симхи нэг боломжин дээр л шахааны одоо ийм албан тушаал явдаг ийм хандлага бол одоо үүндээ хаасаа газар авч байна. Тэрэнд орол одоо юу гэдэг нь хяналтын сайжруулах, үйл ажиллагаагийн сайжруулах тийм нийтдээ шүү дээ. Ингээд явал эн чин одоо үр дүн баймар санагдах. Тэгэхээр одоо өнөөдөр чинь ингээл тал талаас нь ерөөсөө тэр нэг Баянгарын эрүүл мэндийн нэгдлийн даргаыг л авчираад ерөөсөө гүвчлээ шүү дээ. Интернетийн бүх сайтуудаар ерөөсөө одоо ер нь бол асуудал баг ер нь авчираа асгацсан хүн баг л тэр эмнэлгийн захирал юм шиг дарга юм шиг л хандлага ард нь одоо жишээ нь ямар том ирэх ашиг байна уу гэдгийг л ингээл харуулчих шүү дээ. Ард нь одоо юу гэдэг тэр эмнэлгийн даргад одоо ингээд нэг намын үзэмжээр ч юм уу ингээл санаатаа сууж идэг нөхдүүдийн юм явж штэ. Энд чинь хинт ч ирүүл саруулаар харагдаж байгаа байхгүй юу? За интернет холбоотой асуудлуудыг шалгана гэсэн байгаа. За иймэрхүү зүйлийг одоо та бүхэн маань битгий өчээрээ. Тэгээд удахгүй шалгаад нэг хариуг болоод хэлэх байх. За. Гоё уднаа. Бидний сайд маань уучлалт гуйсан байсан. За уучлалт гуйсан нь бол болж байна. Гэхдээ хамгийн гол нь одоо нийтэд байгаа энэ хүн суртал иймэрхүү зүйлийг арилгах тал дээр ажиллаа хийхгүй бол тэг гэсэн байна. За оюутлага тууцын гишүүн болох экс ерөнхийлөгч Багванд за Баярнараа сургийг бол сонсомоор байна. Оюутлагын талаарх асуудлаар энэ дээр гармаар юм уу да гэсэн бодогдол бол төрж байна гэсэн байна. Уул уурхай өнөхөр бас хэцүү байна гэсэн байна. Эмч нар нь сүүлийн үеинд арай л бишээ. Суртууны хувьд бол бас асуудалтай байгаа. Энэ дээр бол одоо анхаарлаа хандуулахыг бол ерөнхийдөө эрүүл мэндийн яамар бол хаягалсан загтлууд бол их орж байна. За эцэг эхчүүдтэй яаж холбогдох вэ гэсэн байна. За хэрвээ магадгүй зөв холбогдъё гэд тэр хүмүүс маань ирэх юм бол битээр гэсэн бас холбож өгнө гэдэг бас хэлмээр байна. За нийт бол үнэхээр удаан байна гэсэн байна. За Баянгарын эрүүл мэндийн дарга нь бол хариуцлага хүлээх ёстой гэсэн байна. За бэлгээ маань бол сая одоо тий хэлж ярьсан бол хүлээх ёстой шүү. За сэтгэлийг бол аль болох сайн уншаарай гэдгийг хэлсэн байна. Тэгээ боломжоор уншнаа уншин үзэх шүү дээ тий. За энд бас нэг комент нэг юу зүйл асууж байна л да. Нөө хураагдаад байгаа виза картыг хаанаас лавлж асууж авах вэ гэж. Тэгээ энийг одоо жишээ нэг нэгдсэн шугамар нэг зохион байгуулмаар юм. Оюутан залуучууд одоо бүр сүүлийн үн бүр тийм 3 оюутан тотмын нэг нь баг визагаа хураалгацсан байж штэ. Тэгээд хаанаас яаж авах юм? Хүний имийг авсан юм бол тий хуурамч хулах биш байсны шалгаад нягтлаад болцсон юм бол тэр чинь буцаагаад өгдөг тийм ухамсар бас эн чинь нэг төрлийн албанд байх ёстой юм шүү. Эн чинь хүний юм штэ. Эн чинь хоёрдугаарт нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа юм штэ. Хүний өөрийгөө гэрчлэх тэр албан бичиг баримтыг хурааж аваад алах болдог эн чинь юу гэсэн үг юм бэ? Ийм нэг заваан байлаар одоо юу гэдэг нэг тийм дээрэмчин дарангуу одоо нэг сэтгэхүй бас нэг өөр нэг шат шатандаа байх юм одоо тэгэл хаана авчиад яагаад уул айцсан нь мэддэхгүй байхгүй. Тэгэл одоо юу гэдэг би нэг оюутан байлаа гэл тэгэхэд визагаа хураалгацсан. Тэгэл миний виза хайцсан мэдэхгүй. Гэхдээ би чинь дахиад хичээл сургуультай явмаар л байна шүү дээ. Автобус унаандаа суумаар л байна шүү дээ. Газрын бас алхаад илтгэж гэл ингээл бодгоор чинь зовлонтой ус. Тэг энийг бас нэг жоохон эзэнтэй болгож өгөөч. Энэ нэг нийтийн тээврийн газрын даргаыг бол сольцсон байл шин даргатай ус. Гэх мэтийн жижиг юм шиг асуудлаас л ажилмаар байна л. За энэ буруу талтай өрүүлэлтээ машин бүтэн сайнд явуулахгүй болж байгаа гэсэн үнэн үү? Батүйл даргын гаргаж байгаа энэ буруу шийдвэрийг одоо зогсоогооч гэдэг юм
сэтгэгдлүүд бол өнөөдөр нийгэмд бол маш их явлаа. Энэ талаар бол бид тэр мэдээллийг бол бэлдсэн байгаа. Манай бэлгээ маань тий. За мэдээллийн Ассамын сайт. Ассацгийн сайт дээр буруу талдаа жолоото тээврийн хэрэгслийг ням гарагийн 8 цагаас оройн 22 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг та юу гэж бодож байна гэх. Сэтгэгдлээ үлдээгэр гэдэг энэ Ассамын сайтаар бол нээлттэй санал асуулга бас эхэлсэн байгаа. За Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хит ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу цогцрах хэмжээг хэрэгжүүлж шатраатай хэд хэдэн ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал автомашиныг улсын дугаараар нь ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг, нийтийн тээврийн үйлчлэгийг сайжруулах зорилгоор парк шинжилт хийх гэж байгаа. За мөн одоо зөвхөн нийтийн тээврийн автобусанд зориулсан 1-р игнийг чөлөөлсөн гихчлэнгээр олон зүйл үүсэж байгаа. Эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэхийн өмнө нийслэлийн удирдлагууд иргэдээс асууж санал бодлыг нь тусгаж байгаа гинэ. Тусгаж байгаа гэж. Тэгэд энэ дотоод жишээ нь хэр зэрэг итгэж гин гэдэг асуудал бас сонирм болчиход байна л да. Үнэхээр одоо тусгаж байгаа юм уу? Саналыг авч байгаа юм. Одоо юу гэдэг нь автобусны 1-р игнийг одоо хотын төвийн төв замын 1-р игнийг нийтийн тээврийн үйлчлэгээнд зориулан сулж өгөө гэдэг санаачлагыг жишээ нь иргэдээс асуусан юм уу? За одоо жишээ нь энэ буруу өрүүлтэй тээврийн хэрэгслийг бүтэн сая өдөр зам тээврийн хөдөлгөөнд оролцуулахгүй бай гэдэг асуудлыг асуусан юм уу гэдэг багш сонь. Асуусан бол яаж асууж байгаа энэ төр гэдэг гэхээр сонь. За Ассамын дээр бол ямар ч байсан гэдэг нэг сэтгэл үлдээх нэг боломж бол бас нээлттэй гарч ирж байгаа юм байна. Оо зөндөө. За ингээд жолооч гэл ингээд та нэр бичээд үлдээсэн. За тэгэд хүмүүс манай ерөөхдөө би олдоо дээгүүр явж исэн тэр хувь тэнцүүлсэн ганцхан санал асуулгаар би жишээ нь энийг бол баталж чадсан гэж л өөрийнхөө ойлгоод байгаа байхгүй. Энийг одоо жишээ нь Ассагийн сэтгэлдлүүд дахиад баталчих. Энд ерөнхийдөө зөвөө дэмжиж байна. Бүтэн сая өдөр буруу үрэлтэд тэр зам тээврийн хөдөлгөөнд оролцуулах нь бол оролцуулахгүй байх нь үнэхээр зөв зүйтэй шийдвэр юм а гэж битсэн комент сэтгэл үнэндээ таахгүй. Үнэхээр өстой юу л өнөнд өстой Монголын комментчдын сэтгэл байна. Яг л үед ийм олон сэтгэлдлийг би харсан ч үгүй. Ассаа дээр л яг энэ санал асуулгах хэвээр бүр ийм хэмжээтэй явсан байна. Маш их явсан байна тий. Яа Ассаа ЗГМ нэгэд Ассаа ЗГМ сайт руу та бүхэн ороод бас сэтгэлдээ үлдэх боломжтой байгаа. За ингээд яг энэ дээр бол хоёр талцчаад байна л да. Магадгүй бэлгээ баруун зөвдөлтөй өрүүлтэй машинтай би одоо буруу өрүүлтэй машинтай байх юм бол ингээд аль нь зөв. За тэгсэн чинь өнөөдөр ерөөхдөө захин мөрцөөр бас нэг юм хошигнол яваад хэлсэн л да. Хэрвээ үнэхээр одоо ингээд батлагддсан бол одоо бид хүн бас машина нэг юм болох боломж олоод бас байгаа байна. Тэгээ одоо юмыг яаж мэдэх вэ? Одоо нэг иймэрхүү зүйлийг одоо бас бүгдээрээ хараа явж. Одоо явуулахгүйгээр нүүдлээ тайд авчихсан. Наалтаа тавьчихна шүү дээ. Тэгээ голдоо ч юм уу. За тэгээ голдоо дундаа өрүүлтэй машиныг яах вэ гэж. Дундаа өрүүлтэй машин заанаач хийж яах шиг. Хэрвээ одоо үнэхээр ийм хэцүү байдал одоо болох юм бол одоо манайхан ч Монгол юмыг монголчлагтай сайн л да магадгүй санаа өгч өсөө зүгээр энэ хошигнсан байдлаар бол өдөр ингэ явсан билээ. Магадгүй та аль талдаа ч юм одоо ингэ өрүүлэх боломж бол бас байгаа байх шүү гэдгийг бол бас сонирхуулж байгаа. Ганц юм биш үү баяа. Ийм нөгөө зүгээр цор ганцхан юм биш үү. Ард иргэд дэмжихгүй байна энэ шийдвэрийг тийм ээ. Яаж одоо бити ингээд лоббид чичрээд байгаа ч гэдгийг хэлээ. Одоо ингээд чи юу машин оруулж ирэх нь одоо баг 20 шиг. Одоо эн чин тий зүгрүүлтэй тээврийн хэрэгсэл орж ирэх нь 20 гэж. Нөгөө юу буруу өрүүлтэй тээврийн хэрэгсэл оруулж ирэх нь 20 гэж. За эн чи яах вөхөр зэрэг Америкс ч юм уу тий өөр юу гэдэг Европын холбооны улс орнуудаас ч юм уу зөв талдаа өрүүлтэй тээврийн хэрэгсэл оруулж ирдэг нэг тийм том лоббины бүлэглэлийн шахаас мэт харагдж эхэлж байгаа байхгүй юу? Одоо дандаа томчууд байдаг машин байна. Тий одоо нөгөө нэг мундаг зүг өрүүлтэй ч одоо юу ах вэ? За нэрли бенз байх нь тий. Тэгэл том одоо юу гэдэг энэ тэр Ford Chevrolet-ийн одоо мундаг джипнүүд байх нь одоо юу гэдгийг тий ер нь нөгөө баруунаас гэж хэлдэг орж ирдэг тэрэгнүүдийг л оруулж ирдэг одоо тэр том компаниудын эрх ашиг болж таарж штэ. Өөрөөр хэлэх юм бол одоо юу гэдэг чивтэр мөнгөний нийлүүлээд нэг Япон яваад ганц буруу өрүүлтэй тэрэг оруулж ирээ заргаад тий зах дээр зогсдог болвол энийг бол үндсэндээ тасцохч юм бол гэсэн үг байхгүй. Харин ямар ерөнхийдөө бол одоо техникийн зах дээр байгаа худалдаачд бол байхгүй болох юм л дээ. Тэг өнөөдөр бол ингэж бичсэн байсан. Ер нь бол бас замын ачааллыг бууруулах зорилгоор энэ дугаараа улсын дугаараар ангилдаг энтриг бол одоо манай ард иргэд бол бас дэмжиж нэг өдөр машин унахгүй байхад бол яах вэ? За энэ болж ийн гээл тэг хэлж ярьж байсан. Одоо бас ингэж битээ бас хитрхи туушраач гэдэг. Оо шийдвэр нь гарчжээ өгшөө. Хотын дараа саваад ирдсэн. За мэдээллийн go women сайт дээр дүнгийн сая сав ороод чинь. Бүр ярилцлага байж. Шийдвэр нь гарсан юм. Ирэх сараас баруун талдаа буюу буруу өрүүлтэй тээврийн хэрэгсэл хүрдтэй тээврийн хэрэгслийн баталгааг хориглоно гэж. Тэр үндсэндээ 2 сар гармагц буруу өрүүлтэй тээврийн хэрэгсэл Монгол улсын хилээр орж ирэхгүй болж байна. Ярьцсан машины ченжүүд минь өста баяртай болж тээ. Тэгээд одоо баяраа битэр машин оруулж ирэхгүй юм да. Гэхдээ ер нь бол ийм заваа юм л хийдэг байхгүй. Би тэр өчтөр бүр яриадсан мөх энэ одоо ямар ярих шиг юм болоо тий. Ямар лобби юм болоо.
Ард иргэд одоо тэр санал асуулгах чи яаж хамрагдаад байгаа юм те? Хамрагдж байгаа иргэд чи ийм санал өгөөд байна гэдэг нөгөө хувь мөвийг гаргаж ирээд яриадсан тэгээд ийм лобби байсан юм шүү дээ. Одоо удахгүй нэрслүүд нь тодорч эхэлсэн л те. Зөв талдаа өрүүлтэ тээврийн хэрэгслийг хин импортлдог байх нь те. Аль аль улсаас ямар баячууд ямар тансаг зэрэглэлтийн жип машинуудыг оруулж ирдэг байх нь тэр хүмүүсийн бизнесийг цэцгэлүүлэх юм байна. Тэгээ нэртэй устгаа болоод ирнэ үз. Үний юм байна. Ямар ч байсан Google мэдээний сайт дээр бүр ингээд адбиусоор бүр ингээд ярилцлагатай гараад ирж байна л. За энэ үз. Зам тээврийн яамны авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Батбаатар гэдэг хүнтэй тодруулах гэсэн баг. Ярилцлага. Тэгээ Монгол Улсын тээврийн хэрэгслийн тухай хууль баруун талдаа жолооны хүртээ тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах талаар заасан тодорхой зүйл байдгүй гэдэг ингээд хэлэхэд энэ ярилцлага явж байгаа. Энэ ярилцлагыг үзэгч таах идэхгүй бол өөрсдөө ороод үз. Үнэхээр бүр одоо бүр шийдвэрийг гаргаад ирэх сараас бүр одоо ингээд хоригдоод зэгцэлчжээ. Яа, сэтгэлд бол маш их байна да. Ер нь бол нэлээд лард иргэдэг бухимдуулж байгаа л асуудал болж таарж байгаа шиг байна да, тий. Амар ямар муухай зоригтой тий. Ийм том лобби хийхдээ яасан гоё улаан цагаан байдгийн эрх мэдэл гэдэг ийм л байх юм да. Тэгээд одоо өстой юу л вэ? Энэ ер нь одоо энэ буруу үлтэй машинтай холбоотой асуудал дээр бол үндсэндээ өөр Монголын комментчд бол бараг босч чинь дөө. За одоо зөв байс шийдвэрээс үгүй байсан уу? Одоо хотын дараагаас л одоо асуу. Даг хотын дарга маань одоо ямар нэг шийдвэрийг ганц удаастаа нэг иргэнийхээ саналыг нэг бодтоор нэг тусгасан шийдвэр гаргаасаа билээ л гэж залбирч байна. Ганцхан удаа. Бусд нь одоо юу ч байж болно л доо. Янз янзын лобби юу ч байж байхыг би мэдэхгүй. Тэгээ энэ удаад үнэхээр би иргэдээс асууя. Иргэдийнхээ санал бодол дээр зүшгэлж шийдвэр гаргая гэсэн юм бол энийг нэг бодтойгоор хараасаа билээ л гэж гуйж байгаа. За, минут реклам орчод иргэд эсвэл толбогдсон тийм найруулагч маань ганцхан минут реклам байна үзүүлчих гэж байна. ТV-ийн 1-р суг Монгол коммент нэвтрүүлгийг үзэж таах хүн хүлээж авч үзэж байна. Улаанбаатар хотод 18 цаг 22 минут болжээ. Автомашинтай холбоотой асуудлыг битээр хэлж ярьсан чинь за энэ зөвдөлтөй өрүүлдэ одоо машиныг хоёр хуваагдчихлаа л да. Яг үннийг хэлэхэд одоо битээр загнаж штэ гэж одоо судалгаа гарсан байдаг хамгийн их осол аваар гаргадаг нь буруу талтай өрүүлтэй машин байдаг та хоёр байгаа мэддэйн л гин за зүгээр битэрийг мэддэггүй нь хамаа байхгүй гэхдээ зүгээр энэ шийдвэр чинь зүгээр одоо тэрхүү хоёр талдаа өрүүлтэй машинээс болж одоо ард иргэдэг бол яг үнэхээр хоёр хувааж штэ мэдээж буруу талдаа өрүүлтэй машиныг явуулахгүй хэм бол нөгөө талдаа өрүүлтэй машины жолооч нарт бол амар болох л баг нөгөөдөлний тэгээд ирэх юм бол нөгөөдөл нь гэсэн бас л ингээл дургу адилхан бухимдах байхгүй тэгээ битэр нэг юм шийдвэр гаргацсан шиг одоо битэр загинж за тэгээ ямар битэр гаргацсан ч биш тэ тэгээд ямар хамгийн гол нь зүгээр ингэж битгий ард иргэдийг хоёр хуваагаач л гэдэг тийм биз дээ. Энд дээр ч одоо хоёр хуваагдчихлаа шүү дээ. Одоо жишээ нь ингэж байгаа байхгүй юу? Сая ингэж коммент сэтгэлдлүүдийг харж байхад нэг реклам явж байгаа хооронд ерөнхийдөө бол асуудал яаж ийн гэсэн чинь битээр зүү чиглээд эхэлж байгаа. Би хотын дарга юм шиг те. Баяраа хотын иргэдийн урлын дарга юм шиг битээр нэг ийм шийдвэр гаргах гэж чичирсэн юм шиг болж эхэлж байгаа байхгүй юу? Юугээ солиороод байгаа хоёр малаа баргал те. Тэгэл ингээд хэлж ин та зарим. За яг зарим нь бол өмнөдөө бас ярьж байгаа зүйл чинь зөв зүйтэй байна гэж. Энийг би юу гэдэг нь Монголын ард түмнийг талцуулах гэсэн юм шиг байхгүй юу? Юмыг эрүүлэр хараачаал гэж хэлээд байгаа. Ард түмнээ бодоод байгаа юм уу? Бүтэн сая өдрийн төгжрлийг буруулах гэдэг юм уу? Эсвэл яагаад байгаа гэдгийг эрүүлэр хараачаал гэж би гуйж хүсэж байгаа байхгүй юу? Үнэхээр одоо Ням гарагт одоо Улаанбаатар хотын замын төгжрөл хэр хэмжээнд байдгийг. Ням гарагт одоо амралтын сүүлийн өдөр те хэрэг хүн зам тээврийн хөдөлгөөнд оролцдог юм. Бүтэн сая өдөр хичнээн машин одоо үнэхээр гадуур дотор яваад байгаа юм. Хичнээн одоо бүтэн саянд ославаар гараад байгаа юм. Буруу үрэлтэд иргэнээс болоод гэдгийг эрүүлэр хараач гэж. Би бол ганцхан юм дээр Батбөх байр суурьтай байна шүү дээ. Юу гэхээр энэ бол маш том лобби юм аа. Энэтэй бид нар хувь заяагаа бол шүү дээ эвдрүүлэх ёстой юм аа гэдгийг хэлээд байгаа юм. Яалтчгүй нэр бодоод үзээрэй. Яалтчгүй ирэх сараас эхлээд буруу үрэлтэд тээврийн хэрэгслийг Монгол улсын хилээр оруулж ирэхийг хоригдж гинэ гэдгийг аль биесээр бүр ингээ ярилцлагатай хэлж гин гэдэг лобби юм аа гэдэгтэй л эвдрээч гэдгийг хэлээд байгаа байхгүй. Энд чинь бид нарыг маллаад байна шүү дээ. Яг энэ дүр засгийн одоо юу гэдэг нь шийдвэр гаргах эрх бүхий энэ өндөрлөгт гарч байгаа асуудал чинь зүгээр бидний иргэдийн саналаа гэсэн ийм өнгөлөлт одоо бамбааны ардтал нь ерөнхийдөө ажиллаа хийгээд шүү дээ. Иргэд маань дэмжсэн юм аа. Иргэдээс санал асуусан юм аа. Иргэдийнхаа шийдвэрээр ийм захирамж гаргаж байгаа маа гэсэн тэр хөшгөөр ингэж халгалж байгаа л лоббигоо хийж штэ гэдэгтэй л эвдэрх хэрэгтэй байхгүй юу. Түүнээс одоо юу гэдэг баяраа битэр энд сууцаад нэг монголчуудыгаа буруу үрэлтээчүүд нь бол зөв талтай үрэлтээчүүд нь буруу юм агж талцуулах гэсэн юм юусоо байхгүй. Хизээ нэгэн цагт одоо энэ шийдвэр гарч хэрэгжиж эхлээд дараагийн 7 хоногт ч юм уу те одоо зөв үрэлтээ тээврийн хэрэгслүүдийн Бямбгарагт явуулахгүй гэхэд нөгөө талд байгаа улсууд танарч гэсэн бохимдсон штэ.
хэмжээнд барагт ажилтаа улсууд байгаа тийм. Ийм л үнтэйгээ эвлэрэлтал гэдгийг юм хэлж байгаа шүү дээ. Тэгээд талцах биш цөмөрөө харин нэгтгэл ёстой байхгүй юу? Аль боломжоор үг, үзэл, бодол, үйлдэл, хөдөлгөөн те бүх зүйлээр л нэгдэх ёстой байхгүй юу? Тэгээд одоо ямар хуу байдлаар одоо хот төргийн удирдлагуудад хандж болж байгаа ямар цахим хуудсууд дээр санал сэтгэлгээ үлдээж болж байгаа гэдэг юмнуудаа их зүв зүвтэй ярилцаад үнэхээр одоо тэрийг зүв гэж дэмжиж байгаа үзэгчдийн үл тэгэл тэр саналаа тэнд холбогд холсуудад нь хэлээ л да. Гэхдээ Монголын нийт ард иргэдийн бие өчигдөр тодорхой хувьтай гаргаж ирж байгаа хэлсэн шүү дээ. 70 хүртэл хувь нь энэ шийдвэрийг эсэргүүцээд байна. Энэ бол утгагүй юм а гэдгийг хэлж байна. Энэ ч бол арай л амьдралаас тасарсан шийдвэр байна гэдгийг хэлээд байна гэдгийг хэлж байгаа байхгүй. Тэгээ яриад жихаар л одоо Монголын томоохон автомашин оруулж ирдэг одоо компаниудын цаана бол дандаа л томчууд байдаг л гээл хүмүүс ярьж эхэлж байгаа юм байна л да. Тэгээд за болий. Одоо ингээд болох байлгүй гэж тэгээд энэ тухай ингээд ярихаар одоо загнуулаад байж байна. Гэхдээ манайхан бас сэтгэлээ бол зүг ирүүлээрээ бас хараал өрөөлөөгөр бас нэг л дайраад явах уу. Тийм ээ. За яг хөө битэрийн хувьд бол сурчиж дээ. Тэгээд одоо комент сэтгэл гэдэг бол хамгийн засваргүй л ирж байгаа юм. Тэгээд одоо ёстой сая ихтэл одоо нүдний өмнөр тэр бэгэр хэлсэн комментууд хичнээн л өнгөрөв тий. Одоо манайхан тий PayPal гэж байгаа байлгүүдээ арай араас нь Insta Enter гэсэн дагавар залахгүй байлгүүдээ гэж бодож байна. За ийм байт юм байна. Дэлхийн жишгээр гадаадын улс орнууд жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж хөгжил нь хурдсдаг юм байна. А Монгол улсад яадгүй хэр зэрэг жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих нэрээр топуудын дэмждэг ийм жишг явдаг учраас манай улс бол тийм мөлхөө дэвсэгтэй байна л явдаг хөгждөг. Тэгээ өнөөдөр мэдээллийн олдоо цэгмэн сайт альва улс орн жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжснээр илүү хурдан хөгжлөө гэсэн гачигтай материал олон нийтэд хүрлээ. Энэ материалыг би үзэгчдийг бас ороод үзээсэй гэж бодож байгаа юм. Манай улсад 39800 жижиг дунд үйлдвэрийн газрууд байдаг гэж байгаа. 50 хүртэлх хүний орон тоотоо жижиг үйлдвэрүүд 97% эзэлдэг. Чи ойлгож байна уу? 50-аас доошо хүнтэй жижиг үйлдвэрүүд 97% эзэлдэг байна шүү дээ. Тэр 40-од мянган жижиг дунд үйлдвэрлэлээс энийг дэмжих нэртэй жил тутам 60-аас 100 хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлтөө зээлийг гаргаж олгодог байна. Тэгээ энэ яас нүгсэн чи ерөнхийдөө бол юун 50-аас доош хүн амтай 50-аас доош албаа агчтай жижиг үйлдвэрүүдэд битгий хэлдэг хэдэн мянган хүн амтай ажилтнтай топ корпорациудыг дэмжиж явсан юм жишээ баримтууд байж л одоо тэгэл нэг цагдаа хуулийн хяналтын байгууллага дээр л очоо шалгагдж байгаас нь эхлээл татвал нэртэй устгаал яригдсан байж л. Гэт бодохоор л ерөнхийдөө бас манай бас хизээ хөгжөндөө гэл ингээл утгаар харахгүй л. За хүүхдээ харж байгаа эхчүүдэд 140 мянган төгрөгийн үгнээс юу болсон бэ гэсэн сэтгэлүүд орж ирж байна. За энэ дээр бол хариуг бол битээр хэлнэ л. Битээр өгдөг хүмүүс нь бол биш шүү дээ. Тэгээд битээр ингээд энэ зүйлийг хэлж ярихаар битээр өгөх гэж юм шиг загнахыг ярьсаар байгаа хамаг цаг авлаа л гэхийн тэгээд энийг тодорхой болохоор бол хэлж яриа л гэдэг байгаа шүү. Өгнөө л гэж цаадуулчих хэлээд он гарахаар гэдэл одоо бас хэлж яриад байдгийсэн. За тийм судалгаа энэ төр гарсан гэж сүүлийн үед яг маш их ярьж байгаа. За Москва оруулын уртлын 16 давхар ногоон байрны орсон суугчтай байна. Гадаа машина тавихаар хажуу талын хөрс худалдааны төвийн зогсоолын мөнгө гэдэг одоо 1500 төгрөг авах юм а энийг бол санаж байна л да нөгөө. Тэгээд нэг ирж лээсэн юм байна. Ирж лээсэн. Тэгээд одоо байрны гадаа машина тавихаар хажуу талын худалдааны төвөөс орж ирэл ингээл гэрийнхээ гадаа машина тавьчих. Гэрийнхээ гадаа машина манай газраа наач ингээд. Тийм манай хөрс худалдааны төвийн одоо 1500 төгрөг авдаг гэх энэ. За дараагийн төвд бас холбоотой асуудлууд бас их орж ирж байна. Баярыг нь дахиад тасалдаа. Заамалчдад 3000-аас 15000 төгрөгийн урамшуул олгож эхэллээ гэсэн материал мэдээллийн шуурга хэмээн сайт дээр тавигдлаа. Монгол Засгийн засгийн газар 12 оны 6 дугаар сарын 13-нд арьс шир дотооддоо боловсруулан түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих мадын арьс ширийг боловсруулах үйлдвэр тушаасан малчдыг урамшуулах зорилгоор засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай тогтоолын төслийг улсын хурлд өргөн мэдүүлсэн юм байна. За ингээд энэ төсөл хуулийн төсөл бол хэлцэгдэн батлагдаад аль биесээр малчид түүхийдээ тушаасан урамшууллаа авч эхэлж байгаа юм. Сайхан мэдээ байна. За энэ ажилт бол одоогоор 140.4 тэрбум төгрөгийн нэрлсэн үн бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж арилжаахыг засгийн газар зөвшөөрсөн гинэ. 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэж эхэлж байгаа юм байна. За ингээд Монголын малчид бол буурцаалаа. Мах үнэтэй байна, арьс үнэтэй байна. Тэгээ сүү цагаадаа бас боломжийн үнэтэй байна. Ер нь одоо малын гэсэн юм болгон л одоо бол яг энэ цаг үед бас тодорхой хэмжээнд үнэлэгддэг болчлоо шүү дээ. Ёстой нэг мал дагуул ам тусна гэдэг үг чинь энэ цаг үед бол үнэхээр бас нэг хэдэн малчтад одоо
хуржил байна л да. Дээрээс нь бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж арьс ширээ бас дотооддоо тушаах юм бол одоо богмалд нь 3,000, бодмалд нь 15,000 төгрөгийн урамшуулт авах нь. 10 үхрийн арьс тушаахтал 150,000 төгрөг тий. 10 арьс тушаахтал одоо 30,000 төгрөг шиг тийм үү. Гээл ингээд ер нь бас нэг бололцооны боломжийн одоо юм нөхцөл байдлыг бол их хурл засгийн газраас бас хангаж өгж байгаа юм байна. Тэгээ малчид маань бол одоо яг хилдэг шүү дээ Улаанбаатарчууд. Эргээд бас нэг жоохон хүн чанартай байя гэдэг асуудлыг л манай нийслэлчүүд ярьдаг шүү дээ тий. Одоо ганцхан жишээ байна шүү дээ. Одоо Монгол орны 70 гаруй суманд бол үйлчлэлтийн байдал хүндэрсэн. Хаанаас одоо жишээ нь тусламжийн бараа бүтээгдэхүүнүүд очиж байна. Нийслэлчүүдээс л явж штэ сургуулаараа зохион байгуулагдаж байна. Газар хэлтсүүдэрээ зохион байгуулагдаж байна. Яам агентлахаараа зохион байгуулагдаж байна. Нэг өдрийн цалингаасаа эхлээд тий нэхий дээлийг хүртэл тайлж өгөөл явуулж байна. Дааж үзэн зээг хүртэл явуулж байна. Гурил будаага хүртэл өгүүлж байна гэдэг ихэр зэрэг монголчууд бол бас нэг ядарсныг эндээ тусалдаг тэр сайхан сэтгэл ууж ухаанаа бас алдчихаагүй гээжээгүй байгаагийн илрэл юм шүү. А эргээд одоо юу гэдэг нь Улаанбаатарчуудыг бас хүнд хэцүү байх үед нь бас нэг эрх холбоотой байя гэдэг асуудлыг бас ер нь Улаанбаатарчууд нэг үнийг хэлэхэд бас хэлдэг штэ тий. Малчид маань бас одоо юу гэдэг хотын ядарж байгаа мах сүүгээр гачигдж байгаа үед нь бас тий хэр зэрэг хэмжээнд бас сайхан сэтгэл гаргадгийн бэ гэдгийг бас бодохгүй бол нэр тийм ч тийм чи эргээд эрх холбоог бол хин зүгээр л одоо ингээд урсгаад ийн гэсэн тийм асуудал бас хэцүү штэ. Нэг үгийн завсар дайч чи гэсэн тийм бодолтой байсан юм яа. За манай сумд 320 сая төгрөг хуваарлагдсан юм аа. Энэ мөнгө нь орон нутгатаа хөгжүүл энэ мөнгийг орон нутгаа хөгжүүлэх ёстой байсан. За гэтэл бол нэг нам нь дарангуйлын шал өөр юм зарцуулаад байх юм аа. Магадгүй нөгөө жижиг дунд бизнесийг тий хөгжих зорилтоор бол суманд одоо ингээд энэ хүн мөнгө очдөг. За тэгээд хамгийн гол нь дэмжигддэггүй. Нэг суманд гэхэд 320 сая төгрөг очсон хэрнээ тэр нь бол тэгэл нэг бас нэг намын угаар л одоо өөр юмд бол зарцуулагддаг гэдэг ийм мэдээлэл орсон байна. За угаасаа л хин нэгний эрх мэдэлтний бизнес байж тараа шүү дээ. Ард иргэдийнхаа санал сэтгэлийг хизээч сонсдоггүй. Иргэдээ хизээч сонсдоггүй муухай хүмүүсээ гэсэн байна. 76 руу хандуулж хэлсэн байна. За энэ Бямгараг нөгөө 12 дугаар сарын 31-ний бүх нийтийн амралтын өдөр болгож зарласантай холбоотойгоор энэ Бямгараг бол ажлын өдөр байгаа. Ажлын өдөр одоо жишээлх юм бол иргэдийн зүгээс хэрэгэлзээ байл л дээ. Автобус нийтийн тээврийн үйлчлэл хэрэглэгч компаниуд яах юм бол хагасаа өдөр ажил яг хуваарийн дагуу ажиллана гэж байгаа төрийн албан төр тий. Цаг нартаа амжиж ажилтаа очиж гин үгүй юу гэж. Бямгарагт бол нийтийн тээврийн үйлчлэгийн ажлын цагийн хуваараар ажиллах болж байгаа юм байна. Ажлын өдрийн одоо цагаараа ямар ч байсан нийтийн тээврийн автобус компаниуд бол ажиллах нь байна. Тэгээ энийг бол бас ямар ч байсан мэдээллийн чанартаагаар би үзэгчдэд хүргэж байгаа юм. За дээрэс нь за өнөөдөр мэдээллийн M-News цэгийн сайт 6 аймгийг 2013 онд багтаагаад 6 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу уулзалттай автозамаар холбох засгийн газрын шийдвэр гарч хэрэгжиж эхэлснийг бол бас өнөөдөр мэдээллийн M-News сайт олон нийтэд хүргэж байна. Дорнод, Баян-Хонгор, Өмнөговь, Дундговь, Хөвсгөл, Дорноговь гэсэн 6 аймаг бол 2013 онд багтаад Улаанбаатар хоттой хатуу уулзалттай автозамаар холбогдох нэ одоо гоё юм да тэгэл зам дагаж хөгжил гэж үгийг мөн ч олон жил ярьсан. Тэгэл зам гэдэг юм л ерөөсөө уршаа явдаг бас их орон одоо нэг 13 онд одоо хэлсэн ярьсан үнэн байдаг бол бас нэг 6 аймаг одоо хатууцтай замаар Улаанбаатартай холбогдчихно гэдэг бол бас их аятайхан тийм болж шүү. Болох чинь доо уг нь тий. За мэдээллийн за энэ Монгол коммент нэвтрүүлэгт хаягдлагдсан бас захидлуудаас тодорхой хэмжээнд бас үзэгчдэд хүрхэн зүйтэй байхаа. За Орхон аймгийн Аршаан тугаас иргэн оюун эрдэнэ бас ТV телевизийн Монгол коммент нэвтрүүлэгт гэсэн загтлыг бас ирүүллээ. Тэгээд оюун эрдэнэ маань ямар хуу захиа бичсэн бол би бас харж амжаагүй байгаа. За сайн байцгаана уу та хоёрт болон танаа нэвтрүүлэгт маш сайхан нүдэ болсон нэвтрүүлэг гэдэгт итгэлтэй байдаг шүү. Манай орон нутгийн нэгэн бяцхан хотод хөөрхий жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж ам голоо зогоодог юм аа. Орон гэр үр хүүхдээ авчиваа эмгтээчүүдийн дунд харамсмаар, гомдмоор зүйлсүүд их байх юм аа. Та хоёр миний загтлыг тунгаан нэвтрүүлэгтээ тайлбарлаж үүнийг цааш нь мэдэх хүмүүст нь бас хаягалж өгөөч. 11 оны зунаас эхлэн нэгэн компани бол ажилчин нэрийн дагуу бол түрээсэлж за ер нь бол энэ жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бол орон нутагт одоо энэ шахаж эхэлж байгаа тийм хандлага газар авч ийн гэдэг энэ Орхон аймгаас бас иргэн оюун эрдэнэ бас загтал илгээсэн байна. Танилцаад одоо яг энэ жижиг дунд үйлдвэрлэлийн асуудлаар баяраа битэр дөнгөж саяас ярьж илээ. Тэгээд таны захиадаа би бас дэлгэрэнгүй танилцнаа. Дархуул аймгаас бас иргэн майдарж яваас бас загтал ирсэн байна. Тэгээд бас л олон хуудастай захиа байна. За хар балаар эхэлж ийсэн сүүлдээ балан дууссан болтой хөх болоод явчихлаа. За тийм Монгол коммент нэвтрүүлэгт бид нэгдсэн шүү. Сайн байцгаана уу Батүлэг баяраараа. Монголын ард түмний аж амьдрал, сэтгэл санаа эрүүл мэндээр тоглож тохуурхаж
өвөө олноор нь хилмигдүүлж эх орон газар нутгийг минь харийнхан дөгч ихэнх мал сүрэг ан амтан ард иргэд амьдралын бүрэн бүтэн байдлыг алдаж эх орон оршин суусан газар нутгаас хөөгдөх дээрээ тулчаад байгаа энэ төр засгийн арчаагүй байдлыг илүү хэлж өгж байгаарай гэсэн байна. Тэгээд баяраа битэр бол бас төр засгийн бодлого үйл ажиллагаанд бас аль чадхаараа бас Монголын комментчдороо хяналт тавиулах гал үзэдгийн хичээдгийн тэгээд бас нөлөөлөл дүрдэн гардаг тийм зүйлсүүд бас байдаг шүү гэдгийг бас уламжлах зүйтэй баха. Монгол коммент гэдэг гоё монгол бичгээр бичээд ирүүлсэн байна. За баярлалаа. Тэгээд ТV студийн монгол коммент нэвтрүүлэгт хаяглаад бас загтлаа бичээрээ илгээгээрэй. Нэвтрүүлгийн цаг өндөрлж байгаа учраас би товчхон хилээд явуулсан дархнаас ирсэн захиаг би авсан шүү. Орхноос ирсэн захиаг бас авсан шүү. Тэгээд одоо загтлыг чинь дэлгэрэнгүй танилцуулж өгнө гэдгийг бас хэлэх байна. За цаг маань бас жоохон байгаа гэдэг найруулагч маань хэлсэн байна. За ингээд ард иргэдийн анхааралт бас нэгэн зүйлийг хэлье гэж бодож байна. За энэ хүү мэдээлэл гэх юм бол за саруулж байгаа хэлхэн зүйл баг тийм. Ард иргэдийн анхааралт нийслэлийн хэмжээнд 2013 оны цэргийн тоо бүртгэл бол 2013 оны 1 сарын 4-өөс гэдэг маань одоо маргааш нас тийм. За маргааш нас бол 21 өдрүүдэд бол болох юм байна. За энийг бол одоо албаны усуд бол ирүүлсэн байгаа. За тэгээд ер нь бол ард иргэд маань яг үхээр энэ өдрүүдэд харийн хорооны байранд явагдана. Тэгэхээр хорооныхоо байран дээр очиж энэ хүү бүртгэлд одоо 18-аас 50 насны тийм 1995-аас 1963 онд одоо төрсэн эрэгтэйчүүд одоо бүртгэлдээ идэвхтэй хамрагдах бол урайлж байгаа юм байна. За ингэхдээ бол юу гэхээр бүртгүүлэхдээ захин үнэмлэх, за үнэмлэх байхгүй нь бол төрсний гэрчилгээ, за бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн өргөтний үнэмлэх, за байхгүй бол 2-3% цээж зурагтай ажлын газрын болон оюутны үнэмлэх гэсэн одоо эдгээр бичиг баримтуудыг авч очих юм байна. За ажлын өдрүүдэд 8-аас 20 цагийн хооронд бол одоо ажиллаж байгаа. За тэгээд энэ дээр та бүгний 2010 оны цэргийн тоо бүртгэлд бол идэвхтэй хамрагдах өсч байгаа. Хамгийн гол нь нөгөө яг энэ жил тэрний өмнө жил эсвэл гадаадд байж байгаад ирсэн гэдэг шалтгаан тоолсод байдаг шүү дээ. Хүрдээ яваад амжаагүйгээд за би одоо яваад очихоор торгуулах болов яах бол гэдэг нэг тийм зүйл байдаг. За тийм зүйл бол байхгүй юм байна шүү. Хэдэн ч жил одоо за хэдэн жил явах орой 2 3 жил гадаад байж байгаа эсвэл хөдөө яваад игээд ирсэн хэрвээ байхгүй байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол гар гэрээс нь хүмүүс ирж болох юм байна. За тэгээд эдгээр хүмүүсийн зөрчлийг бол арилгаад ямар нэгэн арга хэмжээ буюу хариуцлагыг бол тооцохгүй байна. Энэ жилийн үед бол тэгэхээр та бүхэн маань бол боломж олгож ийн гэсэн үг шүү дээ. Тий олгож ийн гэсэн үг. Тэгээд цэргийн өргөтний одоо дэвтэр энэ байхгүй бол бүгдийг нээж өгөөд тэгээд хамгийн гол нь одоо бас ямар нэг айх зүйл бол байхгүй шүү. Хамгийн гол нь идэвхтэй хамрагдаараа гэдэг одоо энэ нийслэлийн цэцгийн тамгын газрын дээр дэх одоо цэргийн штабын одоо хамт олноос бол бас хэлээд өгөөрэй гэдэг хэлсэн ба. За тэгээд сонгойхон хэлээд маань ч гэсэн бас идэвхтэй хамрагдаарай гэдэг хэлхэн зүйтэй хаа. За 18 цаг 40 минут болж байгаа юм байна баяраа. Тэгээд тийм байж гэсэн тийм. За тэгвэл ганц нэг цаг бас үлдээсэн юм байна те. За өнөөдөр бас мэдээллийн захин сайтуудаар явсан нэг асуудал Хөдөлмөрийн Баатар Төвшинбаяр. За Монголын одоо Олимпийн анхны алтан медальтанд Төвшинбаяр бол Twitter орчмын жиргээчдийг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд бас идэвхтэй оролцохыг уриалсан байна өөрөө. За тэгээд бас энийг Монгол улсын ерөнхийлөгч Захигийн хэлбэгд орж бас дэмжиж одоо Төвшинбаяр аваргыг бол лайктарж одоо дэмжээрэй гэсэн тийм коммент сэтгэлдлүүдийг бас өнөөдөр бас олон нийтэд хүргэсэн байх юм. Тэгээд ерөнхийдөө бас нэг монголчууд маань бас нэг ядарч яваа нэгэндээ тусалдаг ийм сайхан сэтгэлээ гээйлгүүгээр бас болж байгаа чадаж яваа нэг нь бас өөрт байгаа илүү зүйлээ дутаж яваа нэгэндээ нөхөж өгөх одоо ийм аяныг бас ямар ч байсан Twitter хуудасаар бол хангалтыг эхлүүлж байгаа юм байна. Тэгээ Хөдөлмөрийн Баатарыг бас энэ дэмжиж бас энэ хүмүүнлэгийн үйл ажиллагаанд бас жиргээчдийг идэвхтэй оролцоорой гэж бас хэлж байгаамаа. За нөгөө Чингис Бондтой холбоотой асуудал чинь бас мэдээллийн секрет хэмээн сайт дээр дахиад хөндөгдөөд гараад ирсэн байлээ. Нөгөө 30 цэцэрлэгийг л нэхэж байна. Тэгээд өнөөдөр ямар ч байсан энэ асуудал дээр бол Монгол Улсын засгийн газрын тэргүүн нэг албан ёсны мэдээлэл, албан ёсны тайлбарыг өгөх болов гэж хэлсэн боловч бас харамсалтайгаар нэг харамсалтай нь бол ийм зүйл болсонгүй яг ямар учраас хэр хэмжээний мөнгийг хэдэн жилийн хугацаатаа зээлээ тэрэндээ хэдэн төгрөгийг хүнд нь төлж байгаа юм бэ гэдгийг бас ард түмэнд нэг мөр дэлгэрэнгүй танилцуулах бол эн чинь бас иргэдийн дунд томоохон эргэлзээ бий болох ёстой шүү. Өнөөдөр те зөвхөн Чингис Бонд гэсэн ганц одоо бондын хүнд бид 30 цэцэрлэгийг өгж байгаа юм бол Монгол улсын нийт гадаад үрийн хүнд хэдэн төгрөгийг хэдэн цэцэрлэгийг өгж ийн вэ гэдэг асуудлыг бас бодмоор болчихжээ. Хоногтоо 400 сая төгрөг гэсэн мэдээлэл өнөөдөр бас мэдээллийн сайтуудаар явж эхэллээ шүү. Нэг хоногт 400 сая төгрөгийг хүнд төлдөг гэж. 400 сая төгрөг. Энэ бол бас юу гэсэн үг вэ гэдгийг бас бодмоор болгоомжтолмоор болцсон байх шүү гэдгийг бас хэлхэн зүйтэй болчиход байна. За үзэгчдээ нэг сонирхолтой бичлэгийг бас үзүүлье гэж бодсон. Тэгээ үзэгчд маань бол ялангуяа би нэг сүүлийн үед тамхи их татаад байгаа. Бага насны хүмүүс бол одоо их татаж байна тий. 10 жилийн хүмүүс их татаж байна гэдэг ийм зүйлийг хэлж ярьдаг тий. Тэгээд одоо тамхи хүний эрүүл мэндэд ямар хор уршигтай юм бэ гэдгийг
Их Британий эрүүл мэндийн газар нь ард иргэдтэй сануулахын тулд одоо нэг ийм видео бичлэгнүүдийг за иймэрхүү сурталчилгаануудыг бол хийгээд ер нь цаашид бас хэрэгжүүлэх нь зүйтэй юм а гэдэг дээр одоо бас магадгүй тохирж байгаа ч юм уу да нэг иймэрхүү зүйлийг хийж ярьж манайх ямар заваа юм үзүүлдэг хоогүй чи. Гэхдээ манайх яг зүгээр иймэрхүү байдлаар нэрээ бас энэ бага насны хүүхдүүдэд ингэж сурталчилгаа одоо тийм тамхин дээр хавдартай юм тийм. Цаашд нь одоо бас нэрээ ингэж одоо улсаас магадгүй зүгээр бодлогоор ийм зүйлийг хийхгүй бол тамхи олон тэгэхээр залуужж байгаа гэдэг хэлсэн байлээ. Тэгээ энэ яасан гэхээр ийм зүйлийг бол үнэхээр телевизээр бол маш их затж байгаа юм байна. Архины реклам явуулж байгаа нэр иймэрхүү зүйлийг нэрээ хийж бас жоохон сурчлуул бас бодмоор юм байна. За энэ бол одоо яадаг гэхээр тамхи нь бол өөрөө нэг юм хорт авдартай байх юм байна. Хүн тамхи татах тусмаа одоо тамхичин бол тамхи татах тусмаа одоо таны би ингэж хордож байгаа гэдгийг тамхин дээр харуулсан байна. Тэгээд ингэж яг татаад ирэхэд яг нөгөө нэг хорт авдар шиг одоо ингэ тамхин дээр гараад ирдэг юм байна л да. Тэгээ энийг бол яаж юм гэхээр бага насны хүмүүс бол үнэхээр их зааг харж байгаа. Тамхи татгаар бол таны би одоо ийм болдог гэдгийг одоо харуулсан ийм зүйлийг бол одоо энэ яаж ингэж тамхин дээр ингэж хийсэн юм бэ? Яа за ийм болдог байх юм шиг амар гоо. Тэгээд иймэрхүү зүйлийг л нэрэ манайхан бас идэвхтэй хиймаар юм тий. Ийм болт юм байна штэ. Аав нартайгаа ах нартайгаа барьцсан манай ер нь бас нэг өсвөр үеийнхэн л нэг иймэрхүү юмд их донтохтой амархан байдаг штэ. Залуучуудаа бас бодмоор юм байна. Хоёрдугаарт бас хэвлэл мэдээлэл олон нийтийн байгууллагууд ч гэсэн бас ерөнхийдөө бас нийгэм рүү чиглэсэн энэ мэтийн зүйлийг бас идэвхтэй хийж явуулж явахгүй бол нийгмийн сэтгэл зүй бол одоо яг үннийг хэлэхэд сүүлийн хэдэн жилийн турш ерөнхийдөө солонгос сериалаар л хүмүүжиж штэ. Энэ өсвөр насныхан бол одоо юу гэдэг те нийт угуу шүү. Бид хаач хэлэндээ солонгос сериалаар л хүмүүжиж байна. Нийгэм рүү чиглэсэн юм алга. Тэгээд телевизийн одоо юу гэдэг те эсвэл олон нийтийн мэдээллийн сайтуудын одоо голлох реклам сурталчилгаа бол яг үннийг хэлэхэд тэгэл арх бивэл байна штэ. Ил далд ямар нэгэн хэлбэрээр тэр бас энэний гадаалд бас нэг нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж байдгийн бол бас энэ үндэстэн дамсан корпорациудын томоохон пүүс компаниуд бол бас нэг ийм мэтийн зүйлийг бас санаачлаад хийхэд зүгээр юм а гэдгийг л бас хэлж харуулж байгаа юм л да тий. Харагдж байгаа. Тэгээд хүн ингээл сурчлаа явуулаад байвал одоо бас багсгүй бодгүй тийм шүү дээ. Хүн бодно шүү дээ. Тийм шүү дээ. Амар юм байна тий. Тамхиа ингэж байгаа юм бол энэ чинь миний биеийг ингэх юм байна гэдэг ингээл бодоод ойлгоно шүү дээ. За 18 цаг 45 минут болсон байна. Ерөнхийдөө өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлөг дэшээ төгөж явах шүү байна тий. Ямар ч цаг комментэрс үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүгдийн ирүүлсэн захидлыг бол бас хүлээж авсан гэдгийг хэлхэн зүйтэй байх. За ингээд өнөөдөр бас нэг хилээр зүйлгсэн байсан тэрийг маргааш ярьсан зэрэг алтан дээрэн гуралтай холбоотой ард иргэдээс зүйлүүд маш их гомдлууд орж ирж байгаа. Тэгээд энэ сая баярын өдрүүдэд одоо суурамч юм гурил энтрийг одоо савлцсан заасан гэдэг ийм асуудал маш их яригдж байна. Тэгээд учраас маргаашийн комментэр олон нийтэд ил болгоно. Тэгээд одоо юу гэдэг бид дэмжих гээд хичээгээд байгаа. Тэгээд үндэсний үйлдвэрлэлүүд маань бас биднэрээр дэмжүүлэх тийм гавьяа хэрзэр байгуулж гэнэ гэдгийг бас харж ярилцъя л гэсэн тийм бодол сэтгэлтэй байна да. За ямар ч байсан за өнөөдөр бол тий өнөөдөр Монгол коммент нэвтрүүлэг өндөрлж байна. Маргааш 18 цагт бол үзэгчтэй уулзна. Тэгээд өчигдрийн Монгол коммент нэвтрүүлгээр хөндөгцөн асуудлаас үр дүн гарчээ гэсэн тийм бардам сайхан омог итгэлтэйгээр өнөөдрийн нэвтрүүлгийг бид өндөрлж байна. Монгол улсын нийгэм бяцхан иргэн бас тий амь нас нь одоо дээдсэн дөрөв дээр ирээд ямар ч байсан эмнэлгийн тусламжийг түргэн авлаа. Тэгээд ямар ч байсан энэ хүүхдийг бас аварчих тэр боломж олцоо бол их ойрхон байгаа юм байна. Ер нь бол бас нэг хариуцлагагүй тогтолцоо нүүрлчээд исэн Монгол улсын эрүүл мэндийн салбарт бол нэг том зочроо өглөө. Тэгээд Монголын комментчд маань бас энэ бичлэгийг нэг нэгэндээ дамжуулж цааш нь түгээж олон хүнээс бас хариуцлага нэхэж наануу цаануу болсны үр дүнд бас бид нэр Монгол улсын нэг ирээдүйн эзэн болсон нэгэн иргэнэ бяцхан иргэнэ бас аварчих тийм боломж бол их ойрхон байна гэсэн тийм сайхан таатай сэтгэлтэйгээр өнөөдрийн Монгол комментиг өндөрлж байна даа баяраа. Тэгээд маргааш 18 цагт бол Монгол коммент нэвтрүүлэг үзэгч та бүхэн үргэлжлээд хүрэн ТV телевизийн Монгол коммент гэсэн хаягаар үзэгч та бүхэн үргэлжид сан сэтгэлдээ нээлттэй ирүүлж болох юм аа. Тэгээд захиа бичээрэй, коммент үлдээгээрэй. Үзэгч та бүхэнтэй бид бас аль чадах боломжийн бүх хугацаанд бол бас ямар ч байсан ярилцах, зөвлөлдөх тэр боломж бол бас нээлттэй байна шүү гэдгийг бас хэлхэн зүйтэй юм аа. За маргааш 18 цагт үзэгч та бүхэнд эргээд уулзъя. Нэвтрүүлгийн өрөө хэлээд өнөөдрийн дугаарыг өндөрлөё. За. Монгол комментэд нэгдэцгээе.